Өнөөдрийн минь төргий. За 7 дугаар ангид өнгөрсөн 7 хоногт заагдсан хичээлийн та бүхэндээ давтан заая. За өнгөрсөн 7 хоногт бид штангын циркул микрометрээр өгсөн биеийн уртыг наривчлалтаа хэмжих гэдэг 7-1-ийн Б гэсэн суралцсан зорилтын хүрээнд хичээл сургалтын үйл ажиллагаа зохион байгуулсан байгаа. За дараах төвшөнд гүйцэтгэлийн төвшөнд хичээлүүдийг сургалтын хичээл сургалтыг зохион байгуулсан. За эхний 3 гүйцэтгэлийн төвшнийг бол өнгөрсөн хамгийн ихний хичээлүүдээр үзчихсэн учраас энэ гүйцэтгэлийн төвшин 4-р төвшөнд өнөөдрийн 80 минутын хичээл төлөвлөгдсөн. Энэ 7 хоногийн 80 минутын хичээл. За хамгийн нэгдүгüүрт нь бол штангын циркул гэдэг багж маань өөрөө 1 мм-ийг 10 см 10 хуваасантай тавьж 0.1 мм хэмжээнд амжилттай хийх ийм багж байгаа. Тийм учраас заавал ийм давхар нэмэлт ийм хуваар тухайн шугамд шаардлагатай. За энэ хуваарийг бол засварын хуваар буюу вернирийн хуваар гэж нэрлэдэг. Жишээлбэл 2.0 нь давцаагүй чүд зөрсөн байна тийм ээ. Тэгээ хаана давцсан бэ гэдгээс шалтгаалаад энэ багшны заалт хэмжигддэг байгаа. За тэгэхээр 0.1 дээр давцсан учраас энэ хэмжилтийн утга бол 0.1 мм гэж үзнэ. За дараа нь 2.0 2 хуваарийн шугамын хуваар 2.0 нь зөрсөн байна тийм ээ. За тэгээд энэ 2 гэсэн хуваар дээр давцсан учраас 0.2 гэсэн утгыг заана. За энэ дээр 3 гэсэн утга дээр давцсан байна. Ийм учраас 0.3 мм гэсэн хэмжилтийн утгыг заана. За 2.0 нь бол бас зөрсөн гэхдээ 1 мм дээр таарсан бол яах вэ? Энэ хэмжилтийн утгыг 1 мм гэж унших нэ. За штангын циркул буюу вернир калипер гэдэг энэ багж маань харагдах байдал нь дараах байдалтай. За энэ хөндөй биеийн доторх зайг хэмжиж байгаа бол 2 гэсэн байрлалд. За 1 гэсэн байрлалд үндсэн биеийн байрлалд үндсэн биеийг бол гадна талаас нь хэмжиж байгаа тохиолдолд 1 гэсэн байрлалд. За биеийн гүнийг хэмжиж байгаа гэсэн тохиолдолд 3 гэсэн байрлалаар хэмжинэ. За энэ 4 гэсэн шугам бол үндсэн хуваар. За 5 гэсэн шугам нь бол 1 мм-ийг 10 тэнцвэсгт хуваасан энэ засварын утгаа. За вернир калиперс гэдэг энэ багж маань цахим хувилбартай байгаа. За яг гэвэл манай хүүхдүүд шууд энэ багжин дээр уншихад бас энэ багж шууд өөрөө хүүхэд хэрэглээд уншихад бол эхлээд цахимыг сайн сурж байгаа дараа нь яг бодит багжин дээр хэмжих нь илүү тохиромжтой байдаг. За одоо энэ биеийг энэ завсар байрлуулна. За хэмжилтийн наривчлыг хүүхэд 7 дугаар ангийн хүүхдэд зориулаад наривчлыг илүү тойм наривчлалтай болголоо. За биеийн диаметр хэмжээг бол энэ зайгаар өөрчилж болно. За яг энэ улаан дээр байрлуулж байгаа урагшин шахчаад хэмжилтийн утга уншдаг. За энэ босоо шугамын 0 энэ үндсэн шугамын 0 засварын энэ вернир хуваарийн 0.2 зөрж ин тийм ээ. Гэхдээ 15 16-аас хойхон талд зөрж ин. За одоо энэ босоо шугам хаана давцж байгаас шалтгаалаад хэмжилтийнхаа утгыг уншнаа. За ийшээ бүр зөрөд алга боллоо тийм ээ. За 3 дээр байх маш их өндөр багталтай байна. За цөмөрө хариугаа шалгая. Зүйтэй 16.3 мм гэж ингэж хэмжилтийг унших нэ. За дахиад баг зэрэг хүрчлээ. За 12.6 гэсэн хэмжилтийн утгыг заах нэ. За энэ багжин дээр манай хүүхдүүд нэлээд сайн уншаад сурцсан байгаа учраас энэ багжныхаа линкүүдийг ашиглаад хүүхдүүд хичээлээ хийсэ. За энэ хэмжилтийн утгууд байна. За энд түрүү ярьсан энэ хэмжих аргачлалууд байна. За бидний штангын циркулээр хэмжилтийн утгуудыг бид нар хэд хэдэн тохиолдол төр хэмжилтийн наривчлалыг бас өөрчилж ингэж хэмжсэн байгаа. За тэгэхээр манай хүүхдүүд энэ хичээлээ бол давтаж багжин дээрээ сайн давталтай хийгээд ирээрээ гэсэн юм чиглэл өгсөн байгаа. За дараагийн багж бол микрометр гэдэг багж байгаа. За түрүүчийн багжаас ялгаатай нь болохоор таслаас хойш 2 орны наривчлалтай 100-ны наривчлалтай хэмждэг.
За тэгээд энэ хэмжилтийг бол энэ завсар бол хэмжигдэж байгаа биеэ оруулж байрлуулад би бичлэг хийж байна. За тэгээд үндсэн хуваарууд нь бол энд байрлаж байгаа. За энэ түрүүчийн багшнаас ялгаатай нь бол нэмэлт энэ хуваар нь болохоор маш юм урт болж байгаа учраас нэгийг 100 туваахт 1 мм-ийг 100 тэнцвэсэх тувааж байгаа учраас энийг юм тойрог байдлаар шийдсэн байгаа. За энэ бол энэ binary микрометр бол энд дан хуваартай үндсэн хуваар нь дан хуваартай байна. Тийм учраас энэ тойрог эргэлттэй нэмэлт хуваар нь болохоор 100 шугамтай байгаа. За дараагийнх нь яг бидний хэмжилт хийх багжаа харъя. За тэгэхээр энд 1.0 0.5 1 1.5 гээд 100-ийн маань 1 орн энд үндсэн хуваар дээр суугаад өгсөн тохиолдолд яах нь вэ? Энэ нь бол 50 хуваартай ийм тойрог хэлбэртэй нэмэлт ийм шугам гарч ирнэ. За одоо энэ микрометрийг бодит байдалд нь цөмөөр хэмжицгээе. За энэ маань яг хэмжилттэй байна. За эхлээд энэ дээр тайлбар хийчих та тэгвэл. За энэ дээр 2 мм гарсан байна тийм ээ. За энэ дээр нэгийг заасан байна тийм ээ. 0.1-ийг үржихэд 5-ын шугам дээр яг энэ хэвтэ төвшөнд таарсан байна. Тэгэхээр 0.1-ийг үржихэд 5 гээд 205 гэсэн хэмжилтийн утга уншигджээ. За дараагийнх нь болохоор 3-ын шугам гарсан байна. За 2.5-ын шугам гарсан байна тийм ээ. 2.5-ын шугам гарсан байна. Энд 46 дээр таарж байна тийм ээ. Тэгэхээр 2.5 дээр 0.46-г нэмэхээр 296 гэсэн хэмжилтийн утга гарах нэ. За энэ дээр болохоор 5-ын шугам гарсан байна тийм ээ. 5-ын шугам гарсан байна. 20-ын шугамтай давцж байна. Тэгэхээр 5.2 гэсэн хэмжилтийн утга заагдах нэ. За энд 0-ын шугам байна. Энэ дээр 37 гэсэн утга энэ дээр таарж байна. 35, 36, 37. Тэгэхээр 0.37 мм-ийг заажээ. За одоо цөмөрөө за ингээд би бичлэгийг